За f(x) тэнцүү sinus x-ийг өрчгөн cosine x гэсэн функцийн хамгийн хотыг олъё. За энэ удаа хоёрын зайгаар бодно. За нэгдүгээр арга нь бол мэдээж хэрэг шууд уламжлалыг ашиглаад бодж үзье. За хоёрдугаар арга нь бол арай амархан арга. За функцийн экстрем зэгүүдийг олохын тулд функцээс уламжлал авна. За үжигрийн уламжлал байгаа учраас эхнийхээс нь уламжлал аваад дараагийн функцээр үржүүлнэ. За дараад нь эхнийхээ функцийг хэвээр нь бичээд дараагийн функцийн уламжлалаар үржүүлнэ. За мэдээж cosine x-ийн уламжлал бол хасах sinus x болдог. За тэгэхээр cosine квадрат x-ээс хасах нь sinus квадрат x болно. За энэ функцийг тэдэд нь цулж иж сэжигтэй цэг буюу төвчлөлтийн цэгүүдээ олох ёстой. За эндээс бол мэдээж хэрэг cosine квадрат x тэнцүү sinus квадрат x боллоо. Cosine x нь тэгтээ тэнцүү үед бол мэдээж сэжигтэй цэг гарч ирэхгүй учраас шууд хоёр талын cosine дуугаад tan квадрат x тэнцүү 1 гэвч чинь. За эндээс мэдээж хэрэг tan x гэдэг бол нэмэх хасах 1 болно. За tan x нэмэх хасах 1 гэдгээс x нь бол 4-ний π байж болно. Хасах 4-ний π байж болно. За ер нь л энэ цэгүүд гарч ирнэ гэсэн үг. За эднийг тоончлон дээр байсан гэж тооцоолъё. За жишээлх юм л ингээд. За энд хасах 4-ний π байсан. Энд нэмэх 4-ний π байсан. Энд нь 4-ний 3 π байсан. Энд нь хасах 4-ний 3 π байсан гэмчлээ ингээ өргөжлөнө. За энэ завсраас жишээлх юм тгийг аваад уламжлалтаа орлуулж үзнэ. Манай уламжлал маань бол энд байж байна. За тгийг орлуулчлаа гэж бодоход нэмэх гарах нь ойлгомжтой юм байна. За эндээс энэ завсраас жишээлх юм бол 2-ны π-г орлуулчих болж байна. Тэгвэл энэ дээр хасах тэмдэгтэй гарах нь ойлгомжтой. За ер нь бол ингээд нэмэх хасахуд нь суурлууд явдаг. Тэгэхээр функц энэ дээр буурна, энэ дээр өснө, энэ дээр буурна, энэ дээр өснө гэж гарч ирнэ. За хамгийн их хотыг олох гэж байгаа учраас бид нэр энэ бол максимум цэг. Тэрийн цэгээ функцтэй орлуулад функцийн хамгийн хотыг олж болж байна. Зөвөөр хэлэх юм бол хамгийн их хот гэдэг маань функцтэй 4-ний π-г орлуулна. За мэдээж sinus 4-ний π гэдэг бол шууд 2-ны язгуурдаа 2 гарч ирдэг ойлгомжтой. Cosine 4-ний π-с адилхан 2-ны язгуурдаа 2 гарч ирнэ. За энийг үржүүлэх юм бол 2-ны 1 гэж гарч ирнэ. За өөрөөр хэлбэл энэ функц хамгийн ихтэй 2-ны 1 гэж бодох байна. За хамгийн бага хоттой авах цэгүүд нь бол мэдээж энэ гэмчлэн байна. Минимумын цэгүүд. Эднийг орлуулаад хамгийн бага хотоо олж болно. За тэр нь мэдээж хасах 2-ны 1 гарч ирэх байна. За дараагийн арга. За энэ бол арга 1. За дараагийн арга нь илүү амархан арга байна. Sinus x өрчгөн cosine x гэдэг юм аа. За энэ бол f(x) уу. Энийг хоёр талыг 2-оор үржүүлчих юм бол ийм болох нь байна. За тэгэнгүүтээ бид нэр ийм томьёо мэднэ. Sinus 2 альфа гэдэг бол 2-ыг үржихын sinus альфа үржих нь cosine альфа гэсэн ийм томьёо мэддэг. За энд нь 2-ын тоо байдаг учраас би энд нь 2-оор үржүүлж өгсөн байна. Энэ томьёог ашиглаж байгаа гэсэн үг. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр sinus 2x гэдэг бол 2-ыг үржих нь fx гэж гарч ирнэ. За sinus гэдэг функц бол хамгийн ихтэй 1 сут аавна. Тэгээд 1-ээс бага юу тэнцүү. За x-ийн хооронд жишээлбэл p-г орлуулчихад 1 сут авна гэсэн үг. За эндээс мэдээж юу болох вэ гэхээр хоёр талын буцаад энэ 2 тоочих юм бол 1-ийг хуваах нь 2 нь fx байна гэдэг байна. Өөрөөр хэлбэл fx гэдэг бол хамгийн ихтэй 2-ны 1 сут авах юм байна. X-ийн хооронд 4-ний π-г орлуулахад хамгийн их авна гэсэн үг. За түрүү энэ дээр нэг буруу хэлсэн шиг надад байна. Энийг нь 2-ны π буюу x-ийн хооронд 4-ний π-г орлуулах үед 1 сут хамгийн их тохиндоо хүрнэ. За ингэж бодож болно.